Арундаргатаас эхэлж анд сонирхож ан хийж эхэлсэн. 20 жил янз бүрийн анд явлаа. 75 оноос эхлээд чон сонирхдаг болсон би. Цагаан сая гэж Оросын хэдхэн кино үзсэн. За тэн дээр бол одоо чоны чин мал болох юм байна. Эзэмш болдго юм байна. Энийг ер нь үзүүл яасан гэж 75 оноос эхлээд би энийг туршиж үзсэн байна. Хэдүүгээр малын дайсан чөлөө гэсэн одоо бас яах хэрэгтэй байна. Агнах нэг нагнаад агнахгүй нэг нь бас улс их орондоо юу хэрэгцээтэй нанчин хүн гэдэг нь заавал устгаж алхтаа биш. Хаалсан тэрнийг их орондоо сурталчлах ямар хэрэгцээтэй цагт нь яаж ашиглах юунд хэрэгтэй байна гэдгийг бас хянаж үзэх хэрэгтэй байна. Байгалийн юм хийж байгаа. Тэр чинь одоо чоныг устгаж болохгүй, үдсэн гадар нь устгаад болохгүй, устгасан юм бол хэрэг ан амтэн одоо ямар нэгэн эмгэн хөөч өвдсөн тусах юм бол тэрний чинь авардаг юм шүү дээ. Тийм учраас би үдснийг бас алддаг хүн. Энэ хүний алдрыг Цэдийн Ишгой гэнэ. Монгол кино үйлдвэрийн гэрлэлийн мастер, улсын сайн анчин хүн. Анчин гэдэг мэргэжил авлах гөрөөлхөөсөн аврах тэжээхэд амархан хуурдаг ажээ. Чон гэхээр өснө өрөөсөхгүй амтэн хүн бараг үгүй. Харин тулж ойртоод дотно сэтгэлийн нэгэд хандвал ёстой эр хүн шиг нөхрөлдгийг Цэдийн Ишгой чонтой сүжирсэн 16 жил нотлоод өгнө. Цэдийн Ишгой тэжээсэн чоноо кинонд тоглуулна. Кинонд тоглоно гэдэг жүжигчин хүнд ч гэсэн хэцүү бол. Баавган жимээр гэдэг баримтат кинонд Цэдийн Ишгой чонууд тоглож байна. Кино юм болохоор тоглож байна гэдгүй яах. Дуран аваад үзэгдэж харагдах газраар бугуун сүргийг өртөөлөн хөөж өндөр хисанаас нисгэж харуулна гэдэг амтнд бол яривхтай ажиллаа. Билээч тавдны үзэж байгаа энэ зураг үнэхээр л зэрлэг чоно яваа мэт үнэмшилтэй болж байгаа үстэй. Бас энэ цагаан зэр гэдэг баримтат кино. Нэр нэгтнийг нь муулж байж мэдхийн кинонд бас тоглосон. Гэхдээ чон гэдэг амтэн байгалийн эмч. Эмгэг савгтай нэгний идэж хороож зээрийн сүргийг эрүүлжүүлдэг гэдэг талаас нь хэлж байж болох юм гэсэндээ чармааж тоглосон хэрэгэ. Энэ бүх зураг Цэдийн Ишгой тэжээсэн чоннуудын дуран хэрэг биш. Кино зохиод тэгжил бичснээс хойш ингэж тоглохоос өөр аргагүй. Хүн, чон, тас бид бүгдээрээ нэвтрүүлэг бэлтгэхээр явж байгаа нь сонирн байгаа биз. Чон гэдэг адил тэнгэртэйдэн үзэгдэж илүү тэнгэртэйдэн үргэлддэг гэдэг. Анчин хүн ан араатнаас илүү сэргийг сэхэтэ байж авгөрөө хийдэг гэж Цэдийн Ишгой ярина. Тэгсээр амтны ертөнцийг ойлгоод ирдэг болно.
Тэгээд авлах гөрөөл хүн болж амдж нөхөрлөх бодол Цэдийн Шгойд 16 жилийн өмнө төржээ. Одоо Цэдийн Шгой эдэнтэйгээ бараг ярилцсанаа. Энэ бол 91 биш, хүн гихчийн өвөөмөр содон чанар юм аа. Цэдийн Шгойн тэжээсэн чоннууд эзнийхээ зан авирыгч амтахгүй мэдгийг одоо та бүхэн үзэх болно. Тэгээд хаана юунд хэрэгтэй байна уу? Жоохон тусан их хөрөнгөлтэй юу хэрэгтэй байна уу? Ямар юм хэрэглэх үү? Гэдгийг бас бодож энэ чоныг чинь одоо 75 оноос хойш нэг чонд хэчээд 5 хянан тоглуулад тэгээ сүүлд нь өгөө хийгээд ахаад 89 онд энэ хоёр гөлөг дэжээгээд Чингис хаан хянанд зургийг навна гэдэг ноднах бол тэрнээс хойш одоо 5 дахь хянанд яваад одоо 6 дахь хянаг эхлэж явж байна. Эднийг тоглуулна гэж бас хинаар юм байна. Тоглуулахад бас их хэсэгтэй. Яахан ölэн байлгаж байгаад тэгээд зааж өгөхгүй бол сайн заагаад өгөх юм бол хэвтгсэн гадар хэвтэн явуулсан гадар яв нөгөө хэл бол амархан сурч байгаа. Ингээл ярихгүй болохоос. Тэр жаргалдаад юун дээр илгээвтэн юун дээр бол хонь дотор аачаа тавьсан хоньноос айгаад үргээд уудан дахиад гарцсан. За. Тэний тоглуулах чинь одоо маш хөдөлмөр орж байгаа. Ölэн байлгаж байгаад явахт нь явна энэ бол уудан дагуулад нохойшиг дагуулад тавьчих. Хүний ард л яваад, нурд гаруул загнахтар хойтлол яваад. Хамгийн ашигтай сайн сурах юм бол юмч ан амтан барьж болох. Тийм сургалттай юм. Ойлгч чинь дамуу хууруулгээд төгс сургасан, амуу хууруулагч дуртаацтай болно. Цатгалан болов болохгүй. Яг өлөнд бол одоо амуу хууруулагч чинь хашаандч болно, онтоорч болно. Гадны хүн энэтэй 3 хоног цуг явбал тэгээд хэнийг чамаагүй өөрснөө хөнгө дасч. Удаад явахта хүүчгээ төжүүрхэ бүгдийг ачаад арамдаг шиг ороод удаад тавьчих. За чамд. Ачаага хөнгөлөд бууга өрөөж явж. Аваад яваад хөө. Аваад яваад. Өнжөө явж явчихад өөрөө чинь дотор тал нь нордсон хөлөрсөн. Хөлөрсөн нөгөө чинь даж. Тэгж ийж. Ер нь энэ ашигтай байгаа. Чоныг сургахад дуулууртай болоход нэлээд хатуугаараар сурах уу, зөөлхөн маягтай байх уу? Ер нь анш нь ямар хүн? Анхнаас нь баг шиг аштайхан эрхлүүд ярьж тэгээд таваар нь байлгаж байгаа л тэгээд сүүлд нь жаахан дургуутаад ягаад гэх юм бол зэнч чөгөндөө. Нэлээд гартаа ороод ирсэн. Нэлээд гартаа ороод ихрүүлээд явах чинь тэгээд өөрөө ирэхгүй хайсан тоглолч болоод. Зодсон ч гэсэн заа манай эзэн зодсон байл. Ямар санда хашаанд суулгачаад өстөр нөхрөөд ирсэн чинь картны нэг хэдэн мах 8 хэл мах авсан нэг манай нэг охин байдаг юм. Нэг гоён гадаа бидүүлэгч явсан нөгөөхөө хэрчээд махнаас нь яснаас нь шулдаа сууж байсан чинь тэтгэл ирсэн чинь ороод ирсэн байгаа. Тэгтэр юу маха хамгдах нь тэгэл хүүхдээ аваад тэтгэл тойроод гарсан нөгөөх нь бүгдийг жигчсэн. Жигчсэн утсаар би нэг картнаас 72-оос юм авах гээд очсон байсан. Нөгөөх нь авахгүй хүрээд ирсэн чи харин нөгөөх нь хурцигдсэн тэгэл эргэнэгний нор тавьчихад явсан жаалаад ясан мэлж сууж. Тэгэхээр норд хэд бадж байгаа ясан. Гараалд гэж сүүлээ сартан дагавар гэдэг нэг тэр мөн нүхэн торлууга зүгээр ирсэн. Чээс нөгөө жоод хэд аваад өгсөн тэр нөгөө сүүлээ авнаа харагч байгаа юм чи. Ер нь бол байдаг. Энэ дайс ирлээ одоо болох юм байна гэсэн юм шүү. Тэгж хөрөлж байгаа юм тэр. Сая картны мах гэснээс одоо та бид ялгаагүй хаасаагүй бүгдээрээ картны махтаа ядж байна. Тэгтэл энэ хоёр маань энэ тастаа энэ жижигхэн гөлөгтэйг метрхтэйг энэ чинь бас л их хэдин шүү дээ. Бидний хоол ундыг одоо ер нь яаж юм та эднэрт гэж ямар карт олгох вэ? Тийм ээ энэ чинь махнаас өөр юм одоо бас идэхгүй. Махнаас өөр юм идэхгүй бүр аль нь. Тэгэхээр одоо яаж юм? Тас бол юу ч идэхгүй. Одоо яг хөө өөрийнхөө картнамахыг хөвч ухтаас аялдаар тулгаа хийж энэ хоёр жижиг тас аялтна өгөөд данууд лидсэн байгаа гэдэг талын тийш нөгөн. Толгой цувтаа гарвал хондоо мөнгө харилцах юм алга мөнгөтэй байвал нэг толгой 7 хоногт шидэд өгч шүдийн үлдээж байгаа юм чинь. Толгой манай хоньны толгой шүдэн үлдэн. Бусдын бүгдийн чинь. Одоо шарвуудаа алдхаа байсан. Шарвуудаа тавлаа шарвуудаа шүдэн юм хийгээд өгдөг байсан. Шарвуудаа алдхаа байсан. Цагаан будаага энэ дөхөцөө тэгэл өөрснөө идэх нормонд хүрэхгүй байгаа юм чинь. Хэцүү хэцүү. Тас одоо энэ хэр зэрэг идэх вэ?
Тасвал ерөөсөө нэг Чанаас дутхгүй. чаннаас ерөөсөө дутахгүй. Өшөө талах чадахгүй. Эднэр бол талах барцыг янз бүрээр мэдчих. Тасвал ганцхан махал. Ганцхан махал. Түүхий мах болсныг идэхгүй. Гуанзгийн хоол ахтардаг энэ хоёр том нь бол ногоог нь бүгдийг сайхан хужаа шиг ялгаад цааш нь тавиад бусдын бүгдийг зогч. Хуушрууд бол бүгдийг цоход. Бүгдийг л захтаа хөтлөж явж ямар юм байна. Тэр хайцсан хуушрууд гож ичлээ байна. Тэр олон хүн дотор чирэж явж байгаа хэсэгтэй юм чи. Тийм нэг зовдон байгаа бол. Тэгээ эднэрийн маань одоо ер нь хэр зэрэг за энэ бол ерөөсөө энэ жилийн бэлтгэр биз дээ тийм үү? Тасвал бол одоо 2 жил болж байгаа. Энэ хоёр төцсөн юм байна. Энэ орд олноос барьж ирсэн юм байна. Голны явуулнаас. Тийм багш явуулна. Тэгвэл эдгээр чи уулнууд нялхаараа амтдаг шүү дээ. Нялхаараа. Чон бол дундчаар 30 жил амьдрна гэж байгаа. Чон. Асаа чинь энэ бол 2 жил болж байгаа чинь нялхаараа юмсан үзэг өгдөг байхгүй юу? Тийм ээ. Эдгээр нялхаараа. Нялхаараач гэлээ та бидэнд сонирхуулах үзүүлэх зүйл олныг үлдээж байна. Энэ бүлээн нурм гэдэг уран сайхны кино. Нялх шахуу байхдаа хүний балчирна. Энэ хүүхэдтэй зураг авахулсан энэ. Уруулаад аль аль талаараа ойролцоо байж тээ. Чонч гэлээ уран сайхны кинонд тоглож байгаа нэг ясны жүжигчин болохоор үхэлж өргөдөж, баярлаж, гомдож янз бүрээр тоглох болно. Хончин найдан, тэмцлийн оч, жаргал даахгүй зовлон гэд кино болгон өвөрмөц дурсамж, тоглолт болон дэлгэснээ мөнхөрчээ. Biarku. Энэ киноны зургийг хизээ хэрхэн яаж авсан? Зураг авах олон тохиолдсон хөвгтэй баянтай зүйлийг ярин тоочно гэвэл нэвтрүүлгийн хугацаа богинодох юм. Нөгөө чаны чинь хүн хөөд гал. Нэр яадаг гэж байна. Нэгэн тэгсэн чи ноёны уртаараа явсан сүүл нэг нэ хэрэмэд тагнараач мод хэмээн тач сегодня борцсон чаныг бүхэн оронд нь тахадаа багтаая овцтом мандуу борд мөрмөн байсан бол арай ч ингэж хүний ич багтахгүй байсан да уушгч юм Тооны саманхны тэл хайцсан шинжээр алга. Та хэд одоо бараг л одоо энэ чамтай явсан кино болгонд л хамт явдсан байгаа үстэй. Тийм. Манай олон одоо хамт явж бүр нодны бол одоо нэг бүлээн нурм кинонд 1000 гаруй километр газар явсан шүү дээ энэ гуравтай. Одоо энэ хоёр чоныг тастай. Тэгээд явсан. Уул нь чоныг бол дээр ачаа явсан. Тэгээд чон маань дээр нь тун айхтар дотор шээс мэс энэ тэр шүлс мэсний нүгэлтэй айхтар мэдэгдэж байгаа.
Ингээд атлан дээр яшаад хар цаас дэвсчээд ачаан дээр даруулсан торон дотор хийгээд тэгсэн чинь одоо миний олс ерөөсөө зүгээр ингээд их эсэлтэй дэвсэн шиг тасраад ерөөсөө юу ч байхгүй. Тийм шээсэн тийм байл. Тэгээд нөхцөлгүй байхтар ясалтай юм байна л да. Тийм юм байна л. Тэгээд өөртөө бол одоо нэлээд олон удаа явлаа. Тэгээд энэ 2 чамтайгаа насалтаа байлаа. Тэгээд одоо Вьетнамаас өнгөн энэ одоо 60 хүрсэн хүн гэдэг хайр өрмөр гэдэг. Энэ тас чон хоёр маань ер нь хоорондоо ямар хөө байх вэ? Хоорондоо хоёр чинь нэг амбарт байдаг юм. Доогуур нь малтаад энэ хоёр орцсон. Тасруугаа орцсон уу? Тасруугаа орцсон. Хоншорын ногондоос нэг хадж аваад наатах нөгөө хөдөрөө гацаад мэдээ жиртаад нэг орцсон. Нэг нь хамрын цаа хадаад тасныхаа нэг. Оо энэ хамар дээр нь савтай болсон байгаа тас нь хадцсан. Тас нь бацчихгүй. Аа. Тэгээ би нэг сардад одоо энэ таснаас айдаг болсон энэ хоёр. Хоёроо. Дарагчаараа доогуур нөхөж явах байсан. Баяжсан хашилс. Тийм үнэтэд орсон. Чимэл бололтой байгаа юм чи. Тэгдэгсэн нь байгаа шүү дээ. Тасгоонд далавчаараа нэг Далавчаараа нэг сархад далавчаараа цогч хүн өвдөж зогч байгаа юм шиг. Чамнаас айхтар шүү дээ. Над одоо оронгайг болоод байгаа хөдөөд авчаа. Түүш хөдөөрөө баацсан эсхий готлын толгойдоос бацах чинь өвдөл мадж байгаа ванкар байгаа нэг. Уталтай хамт бацах тоо. Хөл өвдөлтэй. Хөлөө нидэн чанга тэр нэг хөвдөхгүй байгаа юм да. Тэгэхээр уур хүрээд ванкар цагаан хамбар цагаан эсхий готлын толгой бацах чинь өвдөл мадж байгаа юм. Хөх. Тэгээд тонч базыгээд бацах юм бол ер нь балах юм. Бацыгээд бацаад уурн хөшөмөл энэ айхтж ядалтай. Улам том болох юм бол нээсэж ядалсан шүү дээ чинь. Бага нэхэр. Тий. Хүний ааш аран шиг бас таныг ухаандаа ууртай ирж гэнэ бас нэг жаахан юм хангалуулсан байна уу? Сайхан зантай байна уу гэдгийг сандахгүй байна. Андахгүй ерөөс. Нэг пепмээ нэг 100 гаруй татчихад хурч ирэхэд чинь ерөөс цохроод л хүрээд л гэнал гаслаад ингээд яач. Хурцрээд нүүр амдуулаад цохроод ингээд яач. Хурцж үнэт чанга нохот авахгүй харуус гэлээ. Гэт доогуур хиймааж мартаад нэг нүүр ам хөзүүлэх 7 хоног юм байхгүй. Юм өртөл. Үнэртгэдэг. Тэг чинь ястаа нэг арх утсан байна энэ хэрэггүй гэсэн маш дээрээс гэж. Ууртай юм орж ирэхдээ хондоо говчхнаад л зүтгээд л хоолоо хамрын хятнаад загнчдаг чинь. Болчихгээд загнахтаа чинь хэвтээд. Чимээг гоё. Өөр хэмнээ нахаал вэнэ тэрэг шиг бол цохроод цаавал. Юмд яваад хурц ирэх чинь хэдэн гол 7 хоногор хөдөө яваад ирэх чинь хоолойгоо тасчихад цохроод байна. Санцсан. Өөр дээр нь ч нэг тамбар боорч юм уу эсвэл ланд явбал жоохон мах хаяад өгвөл зүгээр. Түүнээс цаавуулахгүй. Уйлж орлоод хүнтэй яриулахгүй. Өөр дээр нь л очихгүй орчих юм бол сая. Зүгээр л одоо өөрийнх нь хажуугаар яваад яваад орчих юм бол одоо хөөгч гэрээс. Уяад орлоод гомдол тэгдэг зэлийг байгаа. Хөдөө аймагт явхад манайхны хөөгтөд тэгдэг шүү дээ. Хөөгтөд цаана гэж асуусангүй энэ чанаа гэдэг чан сайн уу суулдаг чаа гэж асуудаг ерөөсөө шалтгаан амт гэж ярьж байгаа шүү дээ. Чинээс одоо тэрний чинь хүн амтан урч хоолунд өгөхгүй харангалаагаад алж гэсэн дээр л гэж. Юу чанд хайртай харангалаагаад алж гэснээс эдгээр ер нь хэр зэрэг үл даад юм. Үл даахын хувьд бол ерөөсөө нэг 15 хоног нэг сайн хоолой дээр бол усал байвал нэг 15 хоног юу ч идэхгүй байж чадна. Гал хэвтчих. Хэвтчих. Аман цанхал. Зуна халуун тарийн аман зураад яачч магадгүй. Ус тагтлууд таахгүй. 7 хоног сайн зүдийтлээ тэгээд таруугалаад өгч чинь 4 таруу бүтнээр нь чад 5 дахыг хагсын нэдэд хагсан болчих. Хөөх. Ганцаар юу? Ганцаар. Суурин дээр. Тий. Газрын үнэр дээр октал бид нэр энэ төрөж яхах гэж жишээг нь авч үзсэн л. 4-ийг хаврын таруутай тэр үл явах. 4 бүтэн нэг аристой христой нэг чад 5 дахын яхта талын нэг чад талын болчихоо тэгээд 7 хоног явж идэг. Бас болно. Болно. Сайхан болно. Малтаж жагаад удаад хошуугаараа дараа зүгээр байшин шавж байгаа юм шиг амрын хээгаад. Тэгээ бараа. Тэгээ дараа яхан үсэд хоолн дундаараа шавд нөгөө цагаараа цагчих. Тийм нэг хань би нэг юунд орсон хань нэг байхгүй юу? Угаалганд орсон хань нэгс өглөө шүү дээ. Тэгээ би нэг бүтэн хань аваад ирэхгүй юу? Тэгсэн чинь энэ амслаад өвчөөд нөгөө тийм одоо ингээд хөл нь бодоо тавьчихсан байсан чинь нэг нь суулраад тэгээ махнуудаа шаваад алах. Тэгээ болчихсон. Олдгоо одоо бид тэгээд өнгөрсөн. Болцсон. Тий. Барахгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө хошууганд боогаа тэгээд уяа хайдсан чинь нэг хороо тангасан 2 гуйн ууцтан модонд л өгсөн. Хошуундаа боолтоо мөртлөө суулрчаад бид нэг тоглож ирээд шоогдсон чинь мөвсөн.
нэг халсан чинь байдгүй, махч байдгүй, бүгдийг зөөж яваад энэ торлог нь таа наваач болчихсон мэдчих зай байхгүй. Тийм сүнтэй зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чоныг одоо хэр гадаа явж байхдаа бол мундаг сэргэлэн аргатай залтай эртаа гэж ингэж ярьдаг шүү дээ. Одоо хамхуул өрөөд нөлгч байсан ч гэл гэдэг, шонгийн мод тэрврээд одоо зогсож байсан ч гэл гэдэг тийм ээ. Тэгж бодохоор ер нь чон их ухаантай амт юм шиг санагддаг. Юм сурвал ер нь айхтар нэг зөв юм сурвал их айхтар сурах байх. Нэг сайхан сурах юм бол одоо даанч хэл мэдгүй юм чинь эсхий бодлоо тэр чигээр 65 онд толгойн баруун салаад өксөд нэг өглөө оройхон шиг боргороос харахнаата хавар явж явахгүй. Тэгээд уулан дараа мацилтаагаараа дурандаа суужсэн чинь нэг чон ялг өксөө шогшод нэг том харим зууц. Шогшод ирлээ. Энэ тэр зууд гэрсэн дөндөө том гонцгор хари. Тэгээд гахаад ягаадсэн жалган мохрлоо ороод гарахгүй байна гэж. Тэгэхээр мацилтаагаа шааригдаад доошоо буугаад нэлээ хол тэргээ тавьчихад тэгээд бууган бараад ингээд яасан чинь жалган мохор газар өгчихгүй. Тэгсэн чинь би арай өнгөрч яахан дэшнээ хаваад тэрэн тушаан өнгөгөө гараад ирсэн миний чимээ авсан юм жалгааруудаа доош харагдсан. Тэгтэр ямар илэнцгэр ма халиавтны чад хэлгээ доош гэлдээ алгаж. Энэ юу гэх юм гээд ирсэн Орос цэргийн хар хэсгийн готл дотор 4 бэлтрэг хийчихсэн. Нүх ухаад нөгөөх рүү хийснээр хаанаас зөөж ирсэн байлаа. Орос цэргийн хар нэг том 42 номын хар цаалаа шиг готл дотор 4 бэлтрэг хийсэн байсан шүү дээ. Тэрнийг аваад нүгэд тэнд авчирч яаж байгаа юм тэр байхгүй. Нүхөө авч тэнд дотор хийх гэж надад тэгээд би үлгэн авчихсан. Ардлаас нь хоёр чинь гарч ирээд бүгд уурхтар буцаад ороод ирсэн шүү дээ. Тэгтээ чинь тэр энд идэх юм байна наа ширгэд нөгөөдөлөө дууддаг зүйл юм чинь. Чон бол эсвэл хоол энд байна, эсвэл ямар нэгэн бодлон гараад хүмүүстэн буу тавиад хөөгдөд тарчтараа нэг бие нэгэ дуудаж би энд байна чи энд байна гэсэн маягтай янз бүрийн улж. Орон орохоор бол та намайг болж. Та одоо нэг жишээ болгоод нэг янзаар улаатхул ердөө ингээд амаараа явах уу янз бүрийн бууны гол төмөр юм тийм хэрэглэх үү? Гэхдээ зүгээр гараараа амаараа л нэг хэрэг. Үзүүлэх хэрэгтэй бас сайн шүү. Яаж ядхолод. Ujara. Ujara. нэг улаатгсан чи харин бүр эднийг их тавгүй болгочихваа. Сэтгэл санаа нь бүр нэг л бохоо байгаа шиг боллоо. Маа тэгээ сайн хоод байна энэ төр гэж юу гэж ямар маяг хаа байна хичнээн хаана явж байна энд байна ви гэж болж байгаа юм. Тиймэрхүү маягтай. Тиймэрхүү маягтай. Би нэг дохоо өгсөн наашир гэсэн маягтай. Сони байгаа шүү. Тэгээ ярихгүй болохоос бүх хүний хэл бүх амьдрал мэдж байгаа юм амтэн. Хаана юу 5 км-ийн таан Мартохон уулан дээр гараад ирэх чинь хэвчээсэн ч уршаа юм мараад явтаа чинь тэр уулаа дээр Мартохон гараад ирсэн байна гэж. Тэр чинь бид нар ярьж ирсэн л дээ тэтэнгой гэж. Гэхдээ бид нар ийм холоос одоо ингээд ухсгээд хэвчээсэн ч ухсах чинь бид нар яаж одоо чон бол гэж наалдаг байна. И 5 км-ийн таан байгаа юм гэж байна. Тийм ахтар мэдэрч. Тийм ахтар холоос мэдэрч байгаа юм. Тэгээд одоо тэр амтны бараа дурнаас гадна эдгээр чи цагаагаар мэдэрнэ гэж хачин мондөг үз. Цагаагаарыг бол ерөөсөө амтахгүй шүү дээ. Тэнгэрийн мод бол ерөөсөө тэгээд ялангуяа цас арсны маргааш өглөө тэр болгон гүхгүй цаснаас өмнө очиод хэвчэг гадраа хэвтээд иддэг юм ажиад тагтна гэсэн. Догооны шүүрэн дотор аль харуулцтайгаад тэгээд хэвчсэн байна. Та баримталтай уран сайхны янз янзын кино тоглуулжээ. Мөн та хэд ингэж тоглуулдаг байлгүй. Тийм. Ингээд ч одоо тэр хөлс хүчгээд одоо нэг хэд 3 цувтаа авчихаар
юм олддгоо да. 50 цаасаа гэдэг юм ухаандаа зураг авсан өдөр дээр үед одоо энэ юм нэмэгдэг байхад 50 цаас нь 25 цаасаа гэдэг. Утас ингээ хянууд хэдэн 5 хянууд явах. Зураг авч явсан өдрөөс эхлээд 25 цаасаа гэдэг. Өдөр болгоно. 50 мөнгө байхгүй. 50 мөнгө. Хоолны нэг өдөрт төгрөг 50 мөнгө өгдөг байсан. Дахиад 2 өдөр нэг 3 цаас өгдөг байсан. Чондоо. Тий. За. Тустай байдгийн төсвөнд. Одоо бол яг наднаас ашнах яасан ч одоо саарл чанга чанаа хийж байгаа одоо энэ тэгэхээр энэ бол өдрийн 50 цаас өгдөг. Одоо хүн явсан надлаг өгнөхөө шийднэр бол хамаагүй томлтой юм уу юугаар явж байгаа улсууд бол зам хоногол өгнөхөө шийдэх юм байхгүй шүү дээ. А тэр 50 цаас хэд дахин иччих байгаа бахан. 50 цаасаар ягсан 5 хэлцвдаа хотл 25 цаас үлдчих юм. 2 өдрийн хоол шийдэх. Одоо гэх юм бол тэрнээ мөнгө цаас авах нь яг ясыг их хөрөн улстай би бол одоо жоохон хувь нэмэр оруулсан тул юу чаддаг бүхнээ хүн хийнэ гэж байгаа юм чинь нэ мөнгө цаас нь яг энэ дээр нэг ханууд гаргуул дээр тэрний ажиллаж байсан малж байсан ч тэр байна гэдэг таних нэг нь танихгүй нэг нь хамаал би бол мөнгөтэй мөнгө баталгаа. Өнөөдөр нэрээ биднээс ингэж хэлчихэр хүн хэр олон гэлээ. Хилээ зогсохгүй хийж зүтгэж явна хэд болов. Эдгээр саяхан мөнх тэнгэрийн хүчин дор киноны зураг дуусгаад Саарл чон гэх шинэ киноны зургандаа явцгаасан. Хүн чон тасвар ингээд хөвгтэй хөгжилөх бас их үр бүтээлтэй нэгэн зорилгын дор явж байна гэдэг. Чон хүнд ингэтлээ ойртно гэдэг. Тэр болгон санаа савнд багтахгүй юм. Байгаль их нэг л ихээс заяат төрсөн хүн амтан бие биеэ зөвхөн ашигын төлөө золиослохын хэрэг нэрээ юусан билээ гэж санагдах юм. Дуртай даад энэ чон гэдэг амтан ертөнцийн бүхэл амьтдтай өрсөж тэрсэж хөнөөж хорлож явдаг юм шээ. Эд хүний л адил төрөх амьдрахын өөрийн гэсэн хувь тавилантай, зовг зүдрэх, баярлах бахарх өөрийн гэсэн ертөнцтэй. Ерөөс хэнийгч муу муухай гэж бодоод тэгж хандаад л яваад байх юм бол муу байхаас өөр яах ч үлээ. Тэр дундаа энэ чон гэдэг амтан. Хүний сайн сайхныг, хүний аашаарын шинг, бидний баярлаж гомдохыг чон өөрийн ертөнцөөрөө хүлээн авч, өөрийн ертөнцөөрөө хүнтэй бас ханьсан ойртож, тэрэл сэтгэлээрээ хандаж байгааг тавыг харлаа. Энэ бяцхан бэлтрийг магадгүй ирээдүйн бас л нэгэн жүжигчин их мүзэгчтэй бидний өвөг дээдс бүрт чон гэдэг чинь хөх чон гэсэн үг үстэй.